Өдрийн мэнд. Энэхүү хичээл нь Европын холбооны гол байгууллагуудад зориулагдсан болно. Энэ хичээл нь Европын холбооны гол байгууллагуудын томыг багтаана. Европын холбооны хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг 3 гол байгууллага бүрдүүлдэг. Үүнд Европын парламент, Европын холбооны зөвлөл, Европын комисс. Эдгээр байгууллагууд бодлого, зохицуулалт, хэрэгжүүлэлт зэрэгтэй хамт хариуцлага хүлээдэг. Европын холбооны шүүх эрх мэдлийг Европын холбооны шүүх эзэмшдэг. Энд мөн Европын төв банк болон Европын аудиторын шүүх багтана. Европын түвшинд хууль тогтоох эрх мэдэл нь Европын парламентэд байдаг бөгөөд Европын хуулийн талаар зөвлөлтөй хамтран шийдвэр гаргадаг. Энэ байгууллага нь Европын иргэдийг төлөөлж Европын холбооны ардчилсан үнд суурийг бүрдүүлдэг. Европын холбооны зөвлөл нь Европын холбооны орнуудын засгийн газруудыг төлөөлдөг. Зөвлөлд Европын холбооны бүх улсуудын сайд нарт цуглан Европын холбооны бодлого болон хуулиудын талаар хэлэлцэж шийдвэр гаргадаг. Европын зөвлөл нь Европын холбооны бодлогын стратегийг боловсруулдаг. Европын комисс нь Европын холбооны гүйцэтгэх байгууллага юм. Европын холбооны шүүх нь шүүх эрх бүхий байгууллага бөгөөд Люксембургт байрладаг. Европын холбооны шүүх нь Европын дүрм журмыг бүх гишүүн орнууд болон бүх байгууллагуудад жигд хэрэгжүүлэн дагаж мөрдөж байгаа эсхийг хандаг. Энэ нь иргэдийг Европын холбооны хууль тогтоомжоор холбооны хэмжээнд адил тэгш хамгаалдаг гэсэн баталгаа юм. Европын төв банк нь үнийн тогтвортой байдлыг хянаж, гүйлгээний үр ашигтай төлбөрийн системийг бий болгож чаддаг байна. Европын аудиторын шүүх нь Европын байгууллагууд татвар төлөгчдийн мөнгийг зөв зарцуулж байгаа эсхийг хяндаг. Европын холбооны үндсэн байгууллагуудаас гадна төрөлжсөн олон байгууллага, агентлагууд мөн байдаг.